хөтөлбөр үргэлжилж байна. Иргэдийн хэрэглээний болон цахим зээлийн давхардлыг бууруулах хүрээнд санхүүгийн зохицуулах хороо өр орлогын харьцааг 55% болголоо. Ингэснээр зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвшөх, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. Иргэдийн хэрэглээний зээлийг бас хэд төсөлтийг хязгаарлах, өөрийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүн дотор бол өр орлогын харьцааг 60%-аар тооцож банк санхүүгийн байгууллагууд иргэдэд хэрэглээний зээл олгодог байсан бол үүнийг 55% болгож чангаttaглаа. Ингэснээр бол бас иргэдийг тодорхой хэмжээнд өрийн дарамтаас сэргийлнэ гэж тооцож байгаа. Мөн иргэд өөрсдийнхөө орлогын бас тодорхой хэсгийг өөртөө үлдээх юм боломжийг бүрднэ гэж үзэж байгаа. Нийт банк санхүүгийн салбар дээр зээлийн үлдэгдэл нэг 7.2 их найт төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Үүнээс чанаргүй зээлийн хувь хэмжээ бол нэг 8.4% хүрч бас өсөх хандлагатай байгаа. Нийт зээлдэгчдийн тоо бол жилийн эцсээр энэ би давхардаагүй тоо гэлнэ. 752 мянган зээлдэгч байгаа. Үүнээс бол 1500 орчим нь бол хуулийн этгээдийн зээл байна. Зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хууль заасан арга хэмжээ авахар зааж өгсөн байдаг. Энүүгээр бол хяналт шалгалт зохицуулалтын газраас бол тодорхой хэрэгжилтнэр нь хяналт тавиад зөрчлийн хэрэг үүсгэж ажиллана. Банк ус санхүүгийн байгууллагаас авах иргэдийн зээлийн өр орлогын харьцааг 55% болгох нь нэг хэрэглэгч олон их усрээс зээл авах эрсдлийг бууруулах гол ач холбогдол юм а. Мөн банк ус санхүүгийн байгууллага тэр дундаа финтек буюу аппликейшны зээлийн зар сурталчилгаанд тавих шаардлагыг тодорхойлгосноор иргэд зээлийн бодит өртөг эрсдлийг ойлголгүйгээр зээл авах эрсдлийг бууруулж байна. 2025 оны 12 дугаар сард Төв банкнаас мөн арилжааны банкны хэрэглээний зээлийг бууруулах хүрээнд өр орлогын харьцааг шинжилсэн. Эдгээр шийдвэрүүдийн үр дүнд импортыг дэмждэг гэгддэг хэрэглээний зээл буурч бизнесийн салбарын зээл авах боломж их үүсвэр өснө гэж харж байна.